За home tour хийх гэсэн чинь ингэж эхлүүлэхээс өөр арга байдгүй юм байна манайхаа. За ороо тэр хэдүүлээ бүтэн 1 жил гарan хүлээлгэсэн home tour-ийн бичлэгийг энэхүү эхлүүлцгээе. За бид хэд энэ байранда нүүж ороод ер нь жил гарны явцаа болж байгаа. За тэгээд байр тохижуулна яг бүрэн нүүж орно гэдэг чинь үнэхээр их ажил үйд юм байна манайхаа. Тэгээд бид хэд юучсан байраа яг ингээд засвараар нь хүлээж аваад засвартаа нь бол ерөөсөө одоо өөрчлөлт ч юм уу тийм хийгээг байгаа. Ер нь бол өөрсдөө яг өөрсдийнхөө одоо хүссэн тавилгаа илгүүлээд бол орсон байгаа. За манай үүдний хэсэг болохоор ер нь нэг юм хоёр хэсэгтэй. Эхний хэсэг нь болохоор энэ байгаа. За энэ хэсэгт болохоор би ер нь нэг юм том selfie mirror тий одоо юм том тойл байх хэрэгтэй гэж үзээд гарахтаа яг хүн яг ингээ бүх одоо тий одоо хөлнөөс ингээ толгоо хүртэл яг өөрийнхөө бүтэн биеийг харах хэсэг байх заавал хэрэгтэй ч одоо ийм том тойл хийлгүүлсэн байгаа. За тэгээд мэдээж ийм түлхүүр ч юм уу карт ойр зургийн хэрэглэлүүдээ хийх иймэрхүү шургуулгынуудтай. За тэгээд дээр нь болохоор ер нь жижигхэн декор за тэгээд тэрнээс гадна өнөртүүлэгч тавьж өгсөн. Ер нь ладрогийн өнөртүүлэгч аягүй гоё юм лээ. Тэгээд өнөртүүлэгч тэгээд доороо лаатай. Тэгээд ер нь бол гэрийнхаа өнцөг булан бүрт нь юм гоё том лаа тавьж өгөөд тэгээд бас яг үүдний хэсэгт лаа тавихаар яг энэ хэсгийг бас аягүй гоё өнөртүүлж чаддаг. За дараагийн маань хэсэг болохоор яг энэ хэсэгт бас нэг юм том тавилга хийж өгсөн байна. За ер нь бол нөгөө нэг орж ирэхэд ийм үлгүүрнүүд байх аюу амар юм бэлээ. Одоо манай нөхөр бол ер нь ингээд орж ирээ хувцаа ингээд ингээл үлгүүрт ингээл үлгээл инкээс илүү шууд нэг газар авчаал ингэх дуртай байхгүй. Тэр нөхөртөө зориулаад ер нь ийм нэг гой дэгэнүүд хийж өгсөн. Тэгээ энэ бас зочны хэсэгт аюу амар. За тэгээ тэрнээс гадна ингээд ийм суудаг ийм намхан бенч хийж өгсөн. Тэгээ бенч чинь ер нь бас тийм өндөр бэж дими юм бэлээ. Нилээн доошоо байх тусмаа баг илүү амар. Тэгээ хүүхдүүд бас ингээд суугаад хөрхөн хувцас солих боломжтой. За тэгээд ер нь бол эн чи одоо жишээ нь ингээд суухад 1 2 3 4 хүн айгуугаа чөлөөтөө суугаад нэг гэр бүл орж ирлээ гэж бодоход чөлөөтөө хамтдаа гутлаа өмсөд гарах боломжтой. Тэгвэл нөө суудаг хэсгийг ингээд айгуу жижигхэн хийгээд өчгөр хүмүүс ингээд нэг нэгнийгээ хүлээдэг ч юм уу. Тиймэрхүү юм би бас анзаарч ирсэн болохоор бенчний хэсгийг бас томхон гаргаж өгсөн байгаа. За тэгээд энд болохоор юм шкаф байгаа. За шкафны хувьд болохоор энд одоо гэр бүлийн бусад гишүүд манай нөхрөөс босод гişүүд ингээ хувцаа үлгэж хийдэг. За тэгээд бас ингээд ерөн шкафнуудаа бүгдийн дотроос нэм гэрэлтүүлэгтэй хийж өгсөн байгаа. Тэгэхээр нөгөө дотор нэм харанхуй биш юу байгааг нь харагддаг. Айгу амар. За тэгээд мэдээж гадуур хувцас гэхээр бас нөгөө урт хувцсны хэсэг айгу чухал. Тэгэхээр урт хувцсны ийм хэсэг бас гаргаж өгсөн байгаа. За энэ хэсэг болохоор Леягийн хувцас үлгдэг хэсэг байгаа. Тэгээ Леяд бас яг өөрийнх нь өндөр намтан тохируулаад тавьж өгсөн. Тэгээ энэ айгу хөөрхөн шийдэл юм билээ. Ер нь Лея өөрөө энэ чинь хувцас үлгөөд явж чаддаг. Тэгээд үүдээр орж ирээ шууд ингээд зүүн талд нь юу байгаа гэхээр маш том юм агуулгын өрөө байгаа closet. За энэ closet энэ өрөө бол одоо миний бахархал бас өрөө байгаа. Ягаад гэхээр нэг хов хосон өрөөсөн тий айгүй юм жоохон бас сонин хэлбэртэй яг юм дүв дөрвөлжин биш нэг юм жоохон юм гурвалжин таахгүй. Тэгээд би нэг ингэ нөхөртөө яах вэ гэж чи манай нөхөр за чи наадхаа өөрөө л мэдгэн. Ер нь бол энэ тавилгын хэмжээс авах хийхлтийг бүгдийг би ингээд өөрөө зовж хийсэн байгаа. Тэгээд энд ингээ айгүй их цаг орд юм бэлээ. Тэгээ маш их юм төвчээр орд юм бэлээ. Зөндөө их засвар. Тийм болохоор би энэ өрөөр амар бахархдаг. За агуулгын өрөө гэхээр ер нь нэг жоохон харанхуй байдаг шүү дээ. Тэг ингээл дотор нь ингээ юу байгааг нь мэддэхгүй баахан хайрцаг ингээ овоолцсон ч юм уу. Тиймэрхүү байдаг. Тэгээд тийм болохоор бас нэг юм харагддггүй. Тэгэхээр би өөр энэ агуулгын өрөөг айл болох юм гоё гэгээтэй гэрэлтэй хийж өгсөн байгаа. Тэгээд бүх шургуулга төмбөшг нь одоо нүднүүд нь онгорхоо байхаар хаана юу байгааг нь харагдаад байгаа байхгүй. Тэгвэл ингээ хаалгатай хийчихээр хаачгал юм бол цэвэрхэн харагдаад дотор нь юу ч гэсэн хамаагүй хийгээл хаагаад байдаг шүү дээ. Тийм байх бас жоохон замбраагүй санагдаад энэ удаатай бүгдийг онгорхоо ойлгож өгсөн байгаа. Тэгээ онгорхоо байхаар бас би өөрөө ингээд нэг юм цэгцтэй байдлах ингээ харахыг хүсэж байгаа байхгүй юу. За тэгээд одоо ерөөсөө энд ингээ харах юм бол манай snowboard байна. За энэ манай нөхрийн гольфийн цүнх байна. Энд одоо манай хүүхдийн тэрэг байна. Энд дээгүүр ингээ хайрцаг савнууд гэл те. За энд ингээ жижиг одоо tool box-нууд багаж тэг ойр зур ахуйн хэрэгсэл тиймэрхүү зүйлс. За энэ дээр бол одоо жишээ манай ингээд шинэ жилийн ёолк байна. Ёолкны 2 том хайрцаг. За энд бол ингээд одоо өмсдгүү ингээд арай бага өмсдөг гутлууд ч юм уу тэг өдөр тутамдаа өмсдгүү. Энд болохоор ингээ манай хүүхдийн тоглоомнууд байна. Би хүүхдийн тоглоомыг нэг 2-7 хоногтой тутам ч юм уу ингээ сольж тавьдаг байгаа. Сольж тавихаараа ингээ шинэ тоглоом харж байгаа юм шиг айгу баяртай байдаг. Тэгэхээр энд одоо байгаа зүйлсийг ер нь бол би бүгдийг ингээ хэмжиж жагаад яг тэр хэмжээсийн дагуу энэ нөхнүүдийн гаргасан байгаа. Тэгчээж яг ингээ бүх юм ингээд багтаад одоо энэ шалаар юмгүй ингээ гоё зэгцтэй байгаамаа. Тэг орж ирэхэд энэ өөрөө ингээд нэг гоё гэгээтэй байдаг нь надад айгу таалагддаг.
За одоо хэдүүлээ манай том өрөөлө орцгоё. Тэгтээ том өрөөлө орохоос өмнө бас энэ заагийг гоё тайлбарлаад өгье гэж бодож байна. Ер нь ингээд одоо үүдээр орж ирэхэд манайх ингээ хоёр салдаг байхгүй юу? Тэгээд ийшээгээ болохоор том өрөө галтойгоо илүү энтертейнментийн хэсгүүд. За ийшээгээ болохоор яг унтлахны өрөөнүүд рүү ордог. Тэгээд энэ хуваалт нь бит хоёрт энэ анх энэ байраа авч явахт аягүй таалагдсан. Яагаад гэвэл нөгөө амралтын өрөөнд тустай болохоор одоо хүүхэд унтчих үед ч юм уу эсвэл одоо том хүмүүс өөрсдөө амарч явах үед энд зурхт үзнэ үү, галтойгоонд хоол хийлнэ үү, гинүү тэр төчигнэх тэр чанга чимээ ерөөсөө хүний амралтанд саад болтгүй юм бэлээ. Тэгэхээр та хэд манаас магадгүй байр сонгож байгаа бол ч юм уу тий. Эсвэл нөгөө нэг өөрсдөө бас гоё ингээд барьж марж байгаа бол яг энэ хуваалтаа бас ингээд амралтын бол энтертейнмент хэсгээ хуваагаад өгчвөл аюу хэрэгтэй юм бэлээ. За энэ коридороор ер нь бол ингээд манай том өрөөл орж байгаа. За тэгээд энэ коридорын бас нэг таалаад юм нилээ юм өргөн зайтай байхгүй юу? Одоо ингээд харж байгаа л энэ ч одоо ингээд 3 4 хүн зөрхөөр юм өргөн коридортой. За тэгээд энэ ханаа яаж декорит хийсэн байгаа вэ гэхээр манай нөхөр чинь машины хоббитой. За тэр нь тэгэл гэрээр орж ирээл мэдгэж байгаа юм да ингээд анхны зураг нь юм машины зурнууд байгаа. За энэ хэсэгт болохоор одоо зочны ариун цэврийн өрөө байгаа. Powder room гэдэг үлээ те. Ингээд зочны ариун цэврийн өрөө ерөөсөө нэг угаалтуртай тэгээд ариун цэврийн өрөөтэй. За манай том өрөө бол хэмжээгээрээ бүр нэлээд том байсан. Тэгээд манай нөхөр их за хоёлаа юу хийх үү гэж байгаа. За бас ер нь ингээд нэг гоё хуваагаад хэсэгчлээд яг юм тус нь орон зай гаргуул гоё юм болов гэж бодоод хийсэн. За хамгийн ихэнд онцолж хэлмээр байгаа юм болохоор энэ том өрөөний маань хевсний хэсэг. Ер нь бол бит хоёр зүгээр нэг том хевс тавьж өгөөд тэгээ ямар ч юм голдоо ширээ тавиагүй. Тэр нэг голдоо ширээ тавих ер нь бол айгу түгээмэл эдэн штэ тий. Гэхдээ яг ингэ гол ширээ тавьчихаар буудан дээр ингэ сууж агаад гол руугаа ингэ дандаа очиж юм тавих айгу хэцүү байдаг. Тэрний оронд бид хоёр хажуудаа ийм буудангууд дээрээ ийм жижиг ширээнүүд тавьж өгсөн байгаа. Тэгэхээр нөгөө нэг кофе уух ч юм уу, цай уух, эсвэл ном унших, эсвэл баг компьютер дээрээ суух зэрэг нь ийм ширээнүүд илүү хэрэглээтэй санагдсан. За тэгээ яг энэ том өрөөний иймэрхүү тохижуулалтыг манай гэрийн бас тохижуулалтыг exclusive living манд тусалж өгсөн байгаа. Тэгээд баярлалаа. Аюу гоё болсон шүү. За тэгээ энэ хевсэн дээр болохоор ингээд лея бүр маш хэрэгэлдэж тоглодог. Тэгээ ер нь аль яг ийм том хевс хийж өгсөндөө бас айгу сэтгэл хангалуун байгаа. Энэ санаанд айгу баяртай байгаа. Яагаад гэвэл нөгөө нэг лея чи ингээл гүүгээл тоглоол тий. Яг бага насны хүүхэдтэй болохоор ийм чөлөөтэй орон зай гаргаад өчвөр айгу их ашиглаж одоо өнгөрөөл гүүгээл аюу тийм чөлөөтэй байд юм байлээ. За буудангийн хувьд болохоор ийм хоёр том буудан тавьж өгсөн байгаа. За энэ буудан маань болохоор linear rose тэгээд ер нь нөгөө нэг таалагдсан юм гэх юм бол яг ингээ хэвтгэхэр бүр яг юм араас ингээ хүнд хэвэрж байгаа юм шиг юм хаг хийдэг буудан байхгүй юу. Тэгээд бас нэлээд том. Тэгэхээр сайзаараа одоо энэ дээр ингээд 4 хүн, энэ тал дээр нь 4 хүн ингээ 2 ширхэг аваад тавьсан. Тэгтээ өнгөний хувьд арай өөр. Декор бод нь өөрөө юм тусдаа декор болчдөг гэх юм уу. Яг юм дан ганцаараа ингээ байж хат айгүй хөрхөн байдаг. За ингээд энэ буудангууд дээр ер нь бол ингээ 4 8 хүн суучж байгаа бол ийшээ бас нэг юм тусдаа суудаг орон зай гаргаж өгсөн. Энд чинь бол одоо ингээ чөлөөтэй 10 хүн сууж болно. За тэгээ газар мазар суулаа гэхэд ер нь манай том өрөө бол маш олон хүмүүсийг ингээ багтааж хост хийх боломжтой байдлаар хийсэн. За энэ зурагтны хувьд болохоор айгүй том зурагт. За тэгээд бид хоёр болохоор ямар ч тийм төмбөрчиг ч юм уу тавиур шийдэж өгөөгүй байгаа. Бүх залгуур одоо тий тоног төхөөрөмжүүдийн энийхээ ард нь ингээ гоё шийдээд өгсөн. Тэгэхээр бас нөгөө энэ хан тэр чигтэй гоё сэлгэр харагддсан юм байлээ. За энэ тойл бол айгүй инээдтэй түүхтэй. Би анх нөгөө том тойл захиалъя гэд захиалахдаа нөгөө газрын хэмжээг харчаа за болох юм байна гэд захиалсан байсан. За тэгээ нэг 3 4 7 хоногийн дараа ирлээ. Ирсэн чинь бүр үнэхээр аврах том тойл. Энэ бол миний амьдралтаа харчихсан баг хамгийн том тойлох заяа. Тэгээ энийг манай ажил дээр хүргэсэн байсан байхгүй. Тэгээд манай ажлынхан бүр гайхаад та ийм том тойлоор яах чаа гэж би яа ийм том юм бэ те би ч гэсэн мдээгүй гэж тэгчихсэн. Энэ дээр бол ер нь ингээ гоё бас тийм аутфит ч юм уу те селфи ч юм уу нэг гэрт нэг тийм том тойл ахсайг гоё чамин байд юм лээ. Тэгээ том өрөөндөө тавьчихаар бас ингээ том өрөө дахиад бүр ингээ гоё орон зайгийн тэлээд өгд юм лээ. За энд болохоор манай балкон байгаа. Тэгээд хэдүүлээ бас балкон руу гарч харцгаая. Тэгээ энэ балкон нөгөө нэг жижигхэн хэрнээ view айгуу гоё. Та дишээ ингээ харах юм бол Чингис хааны уул те ингээ урагшаага айгуу гоё харуулцтай. За тэг яг юм зуны шүн заяо. Яг юм зуны бороотой шүн би энэ гарч ирж суух айгуу дуртай. Энэ нөгөө юм урагшаага мэлэн юм юутай халттай болохоор борооны ус ерөөсө орж ирдэг мөртлөө яг тэр үнэр чийг нь байдаг байхгүй юу. Яг юм зуны орой бол суухад айгуу гоё тохиромжтой байдаг. Том өрөөндөө болохоор бит хоёр юм хоёр авчир тавьж өгсөн байгаа. Энэ нь болохоор жижиг, энэ нь том. За энэ нь болохоор petit фритюрийн гэрэл байгаа. Тэгээд ер нь аль ийм сон шиг хэлбэртэй гэх юм уу. За тэгээд та яс нөгөө Harry Potter-ийн нэг ийм нисдэг ийм шар бөмбөлөг өгдөн штэ. Пс гэд ингээ нисээд байдаг. Яг ер нь тэрэн шиг гэсэн үг. Тэгээд энэ ингээ айгүй хөнгөн
ийм айгүй гоё ийм эргэлдэж болдог. Энэ болохоор бүр илүү том. Тэгээд яг ийм том авчуур ийм цагаан өнгөтэй энэ ихтэй баг юм бичлэгэн дээр харагдахгүй ч гэж магадгүй. Энэ яадаг вэ гэхээр нөгөө нэг орон зайг ингээд таазны орон зайг айгүй гоё дүүргээд өгд юм лээ. Гэхдээ нэг тийм хүнд одоо овортой ийм хүчтэй нэг ийм босод тавилгуудтайгаа байлдаад тахгүй. Тэгээд ингээ орон зайгаар ингээд байлдаад тахгүй. Яг энчээ ингээд зүгээр л оршиж байгаа мөртлөө гоё дүүрэж байгаа тийм мэдрэмжийг энэ гэрэл өгдөг. За манай том өрөөний дараагийн хэсэг болохоор манай охины тоглоомын хэсэг байгаа. За энэ охины маань тоглоомын хэсэг илүү жоохон тийм homeschooling-ийнх нь corner гэх юм уу. Яг тийм одоо тоглоомнууд нь ер нь өөрийнх нь өрөөнд байгаа. Энд болохоор илүү бас надтай хамтдаа гоё хичээл хийх ч юм уу, зураг зурах нэг тиймэрхүү юмнуудаар шийдэж өгсөн байгаа. За тэгээд яг энэ ширээ сандлын сет болохоор стокигийнх тий айгүй хөрхөө нөө энэ дээдлийн ингээд солиод тавьчих болдог байхгүй өөр юм тавиад бас гоё хөвгөлтэй байж болдог. За тэгээд эн чи одоо энэ сампин мампин ч юм уу тий ингээд нэг хөрхөн будаж муудах. Ер нь энэ леягийн л нэг хэсэг. Тэгэхгүй бол нөгөө нэг том өрөөлөө өөрөх өрөөнөөс тоглоомоо зөөгөөл тоглоомын буцааж аваачих чинь ингээд тэгээд ахгүй. Эн чинь ингээ хөрхөн шийдээд өгцөн. Ийм самбар мамбар тавиад. Манай охин бол одоо намайг хоол хийж ах ч юм уу, ер нь аав зургт үзэж ах ч юм уу. Энэ үед бол ер нь энчэнэ ингээ айгу хөрхөн тоглодог. За тэгээд бас нэрээ нэг жижиг юм сонирхолж хэлэхэд нөгөө нэг хүүхдтэй ямар нэг юм хийж ахтаа ингээ голдол лаа тавьчих юм бол ингээ айгу бас өөр байдлаар фокус хийдэг гэж би уншиж ирсэн. Тэгээ тэрийг туршиж үзсэн чи айгүй дуртай байт юм билий. Хүүхдүүд ер нь юм лаа тойроод юм хийх айгүй дуртай. Энэ хэсэг бол манай охины хэсэг. За энэ болохоор манай хоол иддэг dining room table байгаа. Хоолны ширээ. За хоолны ширээ маань хамгийн түрүүлд одоо онцолж хэлмээр байгаа юм нь хэлбэр нь маш юм сонирхолтой. За хэлбэр нь одоо ямар хэлбэртэй гэмээр юм бэ? Ийм гоё зөөвөн тэгтээ бас юм олон төрлийн суух хэсэгтэй. За энэ ч болохоор нийт нэг 8 хүн суучж болж байгаа юм одоо. Хамгийн багадаа штэ. Жимбэр ингээ шахаажгүй байгаа. За ингээ 8 хүн суугаад яг энэ хэсэгтээ болохоор ер нь нэлээд том орон зайтай. Нэлээд олон хүн суух боломжтой. Тэгээд бит хоёр нөгөө нэг анх бас юм ширээ авч явахдаа олон хүн ирэх одоо баяр ёслолын үеэр ширээ багдаад давхар ширээ тавих ч юм уу эсвэл ингээд чигцэлдээд идэв штэ хоолой тавьчингуу зайгүй болоод идэг. Тэрийг үнслээ за хоёлоо ер нь том ширээ авъя гэдэг шийдвэр гаргаж ирсэн. За тэгэнчээ бид нар сайн нөгөө нэг шинэ жилийн үеэр гэр бүлүүдээ ураад хоол хийсэн чинь ингээд энэ дүүрэн хоол тавьсан байхад хүнд ингээд идэх те уух ингээд хангалттай орон зай гарч өгдөг айгуу гоё. За тэгээд тэрнээс гадна одоо энэ талдаа ингээд суух юм бол энэ тал нь юм нарийнхан учраас одоо илүү бас гоё юм дотн мэдрэмж үүсгдэг гэсэн. Тэгэхээр нэг 2 3 хоол идэж байгаа бол тэ эсвэл нэг хүүхдтэйгээ өглөөний цай зөвхөн ууж байгаа л яг энэ хэсэгтээ ингээд уучаар энэ ширээнийх нь нөгөө динамик нь аягүй гоё өөрчлөгддөг. За энэ хэсэгт болохоор манай том өрөөний одоо декор хэсэг байгаа. Тэгээд бид хоёр ер нь том өрөөндөө олон төрлийн тавиур ч юм уу юм эд зүйл тогшил тавих хэсэг гаргаж өгөөгүй энэ хэсэгт шийдэж өгсөн байгаа. Тэгээд энэ болохоор floating shelves гэд ер нь бол ингээд гоё хөвдөг. Ингээ агаар дээр өөрөө тогтцдог юм тавиурнууд байгаа. За тэгээд манай нөхөр нөгөө машины хоббитэй гэж хэлсэн тий. Тэнгууд ингээд ийм гаражтай, ийм тоглоомнуудтай. Тэгээд ер нь бол эднэртэй айгуу гоё орон зай гаргаж өгсөн. Тэгтээ Лея ингээд аавынхаа тоглоомд бити өрөөрэй гэдэг байхгүй. Тэнгууд Лея ингээд байхгүй үед нь энэ шат тавьж байгаа л тоглож байгаа л буцаага тавьчихдаг. Тэгэд манай нөхөр яг нөгөө хобби нь болохоор энэ машин жоохон хөдөлсөн юм уу та гэд мэдээд байдаг. Тэгтээ ер нь бол энэ ингээд манай нөхрийн одоо бит хоёрын бас ингээд гэр бүлийн чамин жижиг юмнуудаа ер нь ингээд ийшээ тавьчихдаг байгаа. За энэ хэсэгт болохоор манай галтгоо байгаа. За тэгээ галтгоо болохоор ер нь одоо би өөрөө ингээд бас дизайныг гаргасан. Тэгээд яг энэ хэсгийг харах юм бол нөгөө open shelf буюу одоо онгорхоо. Тэгээ манай нөхөр анх гахаад ингээд онгорхоо байхаар чинь тэгээд хамгийн юм нь харагдаад ил задгаа биш үү. Эсвэл тэгээд юу тавих юм ингээд зөвхөн декор тавих юм уу гэдсэн. Тэгээд би декор бишээ зүгээр л хэрэгэлдэг юмнуудаа л ингээд тавьсан. Тэгээд одоо энэ дээр байгаа бүх юм те таваг байна уу, боул байна уу, стакан, аяг, энэ ваз гэл энэ цайны сет, энэ салаатны сет гэл одоо энэ бүх зүйлс хэрэглэгддэг. Тэгэхээр нөгөө нэг одоо энийг ингээд кабинет биш ингээд онгорхоо хийчихэр хүмүүс ингээд галтгооны зайн багасч гин гэж бодоод байт юм лээ. Тэг яг үндэ тэгдгүүн байлээ шүү. Одоо энэ ингээд онгорхоо байгаа мөртлөө яг л манай өмнөх галтгоонд исэн бүх юмнууд яг энэ ч ингээд багтчихж байгаа хгүй. За тэгээд надад энэ айланд маань аягүй таалагдیں۔ Та хэд энэ айланд ярих юм бол нэлээд зузаан чулуугаар ингээд яг явцсан байгааз. Тэр энэ айланд маань аягүй таалагддаг.
За тэгээд айланд дээр болохоор плетгээ шийдэж өгөөд плетгэний дээр энэ юу вэ гэхээр энэ стек тавар шиг зүйл бол манай хиншүү сорогч байгаа. За хиншүү сорогч маань юм өөрөөсөө юм дээрээсээ гэрэлтэй тэгэхээр яг ингээ хоол хийж байгаа энэ хэсгийг айгуу гоё гэрэлтүүлээд өгнө. За тэгээд галтгооны маань яг энэ хэсэг болохоор ер нь ингээд дизайн нь яг ингээд мод цагаан тэгээд юм гоё алтан юм бариулнуудыг хийж өгсөн байгаа. Тэгэхээр одоо энэ хэсэг надад бүр ингээ айгүй хөөр харагдаад идэв. Яг энэ хэсэг ингээд юм гоё эмхтэлэг мөртлөө бас айгүй гоё классик тэг гоё цэвэрхэн. Энэ хэсэг бол ингээ 2 хүн зүрх 2 3 хүн хангалттай зүрхөөр хийж өгөх яг тийм хэмжээ стандартыг бол бариулж ирсэн байгаа. За тэгээ галтгоо маань яг ийм 2 онгорхой тавир дээр айгүйх олон зүйлстэй учраас ер нь яг энэ хоол бэлтгэх хэсэг болон яг энэ айланда аль болох бив ингээд ямар ч эд хогшлохгүй байх туфтаа. Тэгээд хамгийн гол нь бас нөгөө нэг галтгооны стандарт гэж үүд юм лээ. Тэгээд ер нь тавилга хийлгүүлэхдээ айгүйх юм сурсан. Тэгээ одоо жишээ нь нөгөө нэг плетг нь энчээ бол угаалтуур тэгээ хогийн сав нь энчээ нэгээ тусдаа байдаг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар яг ийм гурвалжин муралжин үүсэх юм бол бас ийм хүний хөдөлгөөн хязгаарлахгүй яг ийм юмнууд нь гоё байж болд юм лээ. За тэгээ бас нөгөө нэг нөгөө хатаагчийн хэсэг гэдэг нь шүү дээ тий. Тэрийг ингээд дотор нь шийдээд өгсөн. Тэгэхээр нөгөө аяг угаагаал гаргаж ир хатаагаад гадаа нь тавиад өгөхгүй. Ер нь ингээд дотроо байж ин гэсэн үг. За энэ болохоор манай pantry байгаа. Тэгээд pantry гэхээр нөгөө хуурай агуулга. Тэг яг ийм хуурай агуулгын ийм орон зайтай болохоор бас яг галтгоондоо тийм олон кабинет ч юм уу олон юм хий гэж төлөвлөөгүй. Тэгээ энэ ч болохоор зөв бас яг ингээд онгорхоо хийсэн. Ер нь би сүүлийн үе жоох юм онгорхоо юмнуудад дуртай байгаа. Хаана юу байгааг нь харагдах нь л надад айгүй чухал аа учраас. Энэ болохоор ингээд том цахилгаан бараа тий одоо будаа агшаагч, төмпөн шанаг одоо хайруулын тав бүх зүйлс ер нь бол энд ингээд багцсан байгаа. Хөлдөөгчөө хийгээд энэ дотор ингээд яг бүх махнуудаа ингээд ичгээрс айгүй зүгээр юм санагдсан. Ийшээ явангууд энд манай жижигхэн юм лондри өрөө байгаа. Тэгээд энэ өрөө бас тийм ч том биш. Тэгэхээр бас би доторхыг найлуулах чадхаараа organize хийх гэж хичээсэн. Энчэнэ ингээд угаалгын машинтай. За тэгээд энчэн яг юм сакснуудаа тавих өндрийг бас яг хэмжиж байгаа тавьчихсан. Тэгээд угаалгын нүнтгүүд нь энчэнэ ингээд тоос сорогч болон одоо хогийн шүрмөр хийх юм өндөр кабинеттэй. Тэгээ бас нөгөө нэг угаалга хийж байхад ер нь ингээд 0 дугаагаад ахгүй яг юм тусдаа угаалтуур бас ингээд шийдэж өгсөн маа. Тэгэхээр энэчнээ одоо жишээ нь хувцас угаагаад угаалтуур руу хийдэг ч юм уу. Тэгээ жижигхэн орон зайч гэсэн бас ингээд чатгаараа юмнуудыг шингээж өгсөн байгаа. За энэ өрөө рүү орцгоё. За энэ өрөө болохоор одоо ингээд юу хийхээ мэдэхгүй байгаа өрөө гэж байдаг бол тэр өрөө байна. Ер нь бол манай нөхөр бол энэчнээ одоо ингээд компьютероо тоглодог. За тэгээ би энэчнээ гүдэг гэхдээ гүгээгүй айгу удаж байна. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү өөр байгаа энэ чи. Тэгээ энийг ер нь бол сүүлийн үед бас хаяа жоо хувцатаагч ашиглаад байгаа. Тэгээд энэ өрөөнд яг юу хийхээ мэдэхгүйсээр хагаад одоо хүртэл яг тийм өрөө болцсон. Яг хөө дүүгийг гаргасны дараа энэ дүүгийнх нь өрөө болох ч юм уу. Эсвэл бид хоёр энэ чи жим хий гэж бодож байгаад яах вэ? Эсвэл зочны өрөө болох уу гэд мэдэхгүй байж хагаад нэг өдөр цогоо нөгөө Монгол зэн энтер ялаад ирсэн чинь ийм сетап бэлдээд одоо энэ ч айгүйх тоглож байгаа. Над шиг ийм нөхөртэй хүмүүс байна уу? Сүүлийн үед бүр ихээхэн тоглож байгаа тийм хүмүүс байгаа л ойлгож байгаа. Юуцэн чи манай нөхөр бол ингээд ер нь аль энэ одоо баг PC-ийнх нь өрөө болсон. За ингээд дараагийн маань унтлахны өрөө болохоор манай найныгийн өрөө байгаа. За тэгээд энд болохоор бид нар өөрийнх нь мэдээж амралтын орон зай одоо юу гэдэг нь те төмбөшөг гэл иймэрхэм шийдэж өгөхөөс гадна бас яг ингээд нөгөө цэвэрлэгээний хэсгийг шийдэж өгсөн байгаа. Одоо энэ чинь ингээд хатаагч хувцас хатаачж болно. Одоо том даавууч юм алчуурнуудыг ингээд энэ дээр ингээд төлөвчөөр аягүй сайн багтдаг. За тэгээ энэ чинь ингээд одоо уурын эндүү ч юм уу те эндүүхтэх бол энэ чинь ингээд юмаа эндүүдээд бүх юмаа яг ингээд өөрийнхөө өрөөнд хийчдэг нь бас аягүй амар тэгж бас шийдэж өгсөн байгаа. Тэгээ манай найныгийн энэ view нь бүр амар гоё шүү дээ. Би бүр өрөөнд нор хайгуу дуртай. Ийм гоё хотын харууцтай. Өндөртэйдэг болохоор тэгээд бас харууц нь аль талаас айгуу гоё. Энэ болохоор тийм зүүн тишээгээ харсан айгуу гоё харууцтай. За ингээд найны өрөөнөөс гарч ирээд энд болохоор одоо гэр бүлийн бусад гишүүдийн ариун цэврийн өрөө байгаа. За энд ингээд хоёр хүний сингтэй. Тэгэхээр нэг нь манай найны нэг нь охин ч юм уу те. Иймэрхүү байдлаар ер нь бол ашигладаг. За одоо энэ өрөөнд болохоор манай легийн өрөө байгаа. За легийн өрөө ингээд орох юм бол бас айгүй гоё цонхтой. Ер нь цонх нь ийм одоо таазнасаа шал хүртэл ийм гоё цонхтой.
Тэгээ бид хоёр ер нь анх ингээд өрөөгөө сонгож явахдаа за охиндоо хамгийн гоё цонхтой өрөөг нөгий гэд ер нь бол энд оруулсан байгаа. За энэ плей болохоор яадаг вэ гэхээр ер нь илүү тийм тоглох байдлаар ашигладаг. За тэгээ охины өрөөн дээр яг хийсэн сайн юмуд гэх юм бол миний бодлоор энэ шкафны зохион байгуулалт айгу зөв хийгдсэн гэж бодож байна. Ер нь бол дахиад нэг онгорхой стилээр open байдлаар хийсэн. Тэгэхээр энэ яг өөрийнх нь төвшөнд намхан учраас өөрөө хуцаа сонгоод өөрөө тавьдаг ч юм уу те. Тэрийг бас илүү ингээд дэмжиж байгаа. За энэ доор болохоор энэ шургуулга ингээд татаад гаргаж ирж болдог. Тэгээ энэ ч ингээд гутлаа бас хийгээд өөрөө гутлаа сонгоод өмсдөг. За энэ төр болохоор яг бас л ингээд илүү өөрийнх нь төвшөнд хийж өгсөн болохоор өөрөө номоо сонгох, өөрөө тоглоомоо ишигээ хийх гэд илүү өөрийнх нь оролцоотой байгаа. А дээд хэсэгт нь болохоор илүү нөгөө агуулгах байдлаар шийдэж өгсөн байгаа. Энэ болохоор дандаа легийн багцсан хувцснууд байхгүй. Тэгээ одоо дүүтэн очин легийн багц үлийн мүлгийгээд тэр яг дээд хэсэгт нь ингээд ийм агуулгын юмнуудыг бол ингээд хаачж болж байгаа. Яг өөрийнх нь ашигладаг юмнуудыг аль болох онгорхой байлгаж өгөх гэж хичээсэн. Босч одоо алхаж сурж явах үеийн ийм хашаа байсан мөхгүй юу? Тэгээ тухайн үед тэр айгүй том санагддаг гэсэн. Одоо ингээд харсан чинь ийм юм дотор миний охин алхаж сурсан гэж. Тэгээ хашааг нь бит хоёр хүнд өгөөд тэгтээ энэ матрасыг аваад үлдсэн. Тэгээ энэ ч хөрхөн одоо лээ өнгөрч мөнгөрөл тоглоод байж байгаа. За тэгэл бусад тоглоомд нь бол ингээд сайхан байж эндөө. Тэгээ энэ бол манай легийн ор. Гэхдээ энэ бол илүү жоохон үзүүлэнгийн ор. Энэ орон дээрээ ер нь бол унтахгүй байгаа. Тэгэхээр одоо дүүн гарахаар арай өөр ор авдаг ч юм уу эсвэл орыг нь сольж магадгүй гэж бодож байна. За энэ болохоор манай легийн галт тогооны хэсэг байгаа. Тэгээ энэ чинь хүнсээ цуглуулаад хоолоо хийгээл өстой ер нь сайхан эргэлдэж өгнө. Унтлагын өрөөлө орцгоё. За ингээ унтлагын өрөөлөө ороод ирэхээр ер нь мэдрэмж нь гэх юм бол бид тэр айгу тийм cozy жоохон тийм гоё. Амьсгалтай байна. Ямар удаа ирч байгаа. За унтлагын өрөөнд болохоор манай нөхөр их дээр аль болох тийм гоё cozy мэдрэмжийг өгч чижсэн. Тэг хамгийн чухал зүйл бол бид тэрийн ор байсан. Ер нь бол орондоо маш их ач холбогдол өгсөн. Тэг угаасаа хүн нөгөө сайн унтаж амарч ийж айгу гоё ирчүүч авдаг. Ер нь чанартай нойр маш чухал. Тэгээ чанартай нойронд юу нөлөөлдөг вэ гэхээр ерөөсөө ор, матрас, дэр, дэвсгэр тэр дэрний уут одоо хүнжил дэвсгэр даа бүгд маш чухал учраас ер нь бол бид хоёр орондоо бас айгүй их хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ орондоо бол үнэхээр хайртай. Ер нь бол миний хамгийн дуртай зүйл бол миний ор. За энэ орон дээр ингээд нөгөө сүүл би нэг weighted blanket гэдэг ийм хүнд хүнжил авсан. Тэгээд яг хаяа ингээд нөгөө нэг ийм надад болохоор ингээд жоо хүндрүүлж унтахаар айгүй гоё байдаг. Айгүй сайн амардаг байхгүй юу? Тэгэхээр ингээд хөлн дээрээ хүндрүүлээд унтчихаар айгүй гоё идэв. За орны эсрэг талд болохоор манай одоо унтлагын өрөөний тавилга байгаа. За энийг бас ингээд бодож аваад хэлүүлсэн байгаа. Ер нь бол ингээд энэ тал нь болохоор номын тавир ахгүй юу? Номын тавир. За энэ тал нь болохоор яг ийм ажлын жижигхэн хэсэг байгаа. Тэгээ ажлын өрөө гэж тусад нь гаргаагүй одоо жишээ нь дүүнер нэмэгддэг ч юм уу те гэр бүлийн гишүүд нэмэгдэх үед тухайн өрөөг ажлын өрөө байлгаад байхгүй. Би одоо өөрөө оффистай юм чинь гэрт зүгээр нэг жижигхэн ширээл бараг тухтай байх хэрэгтэй гэд энэ бол энэ миний одоо ажлын хэсэг байгаа. Тэгээ доор нь бас ийм хөрхөн тавиртай. Тэгээд ийм хэсэг. За энэ дунд ингээд зурагтаа битээр хийж өгсөн. Тэгсэн чинь энэ айгүй гоё юм болсон. Яасан гэсэн чинь ингээд энэ зурагч ингээ өөрөөсөө спикертэй битээр нөгөө нэг юм дагалдах спикерүүд байхгүй юу. Гэхдээ яг энэ нэг юм хөндийн орон зайд голтон зурагтаа тавьсан чинь акустикийн систем ч юм уу яг ингээ яг бит хоёр лөө дуун очдөг. Энэ тэгэхээр бас нэг юм азар айгүй гоё зөв шийдэл болсон. За тэгээ орны хажууд би нэрээ юм ус тавих дуртай. Ер нь манай нөхрийн талд ч гэсэн байгаа. Тэгээд яг ингээд хамгийн их цагаа өнгөрөөдөг газрууд дээрээ яг юм ус тавиад өчгөр бас хүн айгүй их ус уух тохиол гараад идэв. За энэ орыг хүмүүс айгүй асуугаад энэ бассейнет гэдэг одоо манай легийн багасаа хэрэгэлсэн ор. Стокиогоос энэ бүр жижигхэн байж байгаад ингээд томроо явдаг. Тэгээ лээч одоо ингээд хаяа бит хоёртой унтан ч гэдэм үү хаяа ингээд өрөөлө орж ирэхэд ахаар орын хажууд нь тавьчихаар энэ ингээд ер нь бол ингээд хамтдаа унтах үедээ энэ ч ингээд өөрөө унтдаг. За одоо хэдүүлээ манай хувцсны өрөөлө орцгоё. За хувцсны өрөөний нэг гоё юм нь одоо манай унтлагын өрөөнд дотор бүр юм тустай хаалгатай өрөө байгаа байхгүй юу. Тэгэхээр би дахиад бүх юмаа онгорхоо шийдэж өгсөн байгаа.
Нөө хаалгатаа тусдаа өрөө болохоор би тоос нь дарагдана гэж айгаагүй. Ер нь бол нөгөө нэг юм шилэн ч юм хаалттай хийвэл дээр гэдэг юм лээ хувцсны өрөөг. Гэхдээ энэ яг юм тусдаа юм өрөө зөвхөн хувцас байгаа учраас хаалгыг хаачхад бол ер нь айгу зүгээр нэг тийм хувцас тоосон дарагдаад байгаа юм байхгүй байгаа. За энэ өрөөний одоо бас дахиад хэмжээсийн бүгдийг би аваад яг хийлгүүлсэн байгаа. Тэгэхээр дахиад би нөгөө бүх байгаа хувцаа хэмжээд би хэр их урт хувцастай энэ тэрийгээ тоолоо тэгжиж урт хувцсны хэмжээс гараад за ямар юм хийх хэрэгтэй ингээд ер нь бол маш их бодож гаргасан хувцсны өрөө байгаа. За тэгээд яг энэ дээдлийн ийм том хэсгүүд бол айгу чухал. Одоо ингээд ийшээ ингээд бит хоёр чемодануудаа хийчдэг. Тэгэхгүй нүү яг юм чемоданы орон зай байхгүй болохоор чемоданууд ингээд агуулгах руу ороод маш их зай эзлэдэг. Тааз одоо дээшээгээ ашиглаж болох орон зай айгүйх байдаг учраас ийшээгээ ингээд чемодануудаа шийдэж өгсөн байгаа. Илүү одоо хүнжил ч юм уу те илүү дээр илүү дэвсгэр нэг ашигладгүй нэг тийм адил мэдэл тэгтээ гэрт байх хэвээр юмнуудыг ер нь бол бүгдийг ингээд дээшээ байлгахаар хувцсны өрөөндөө шийдэж өгсөн байгаа. За энэ ёстой айгуу чухал юм байл шүү. Би одоо хувцсны өрөө хийх байгаа хүмүүст яг санал болгох юм бол ийм өмдний хэсэг л хийж өгөөрэй гэж хэлмээр. Энийг би анх хийж яхад за нэг хэрэг болох бол өмднүүдээ ингээ эвкэл дэшээ тавьчихдаг шүү дээ тий. Тэгсэн чинь энэ бол ингээ айгуу хэрэгтэй юм бэлээ. Ингээ айгуу гой орон зай бас хэмнж өгдөг. Тэгээ энэ жижигүүд дээр нь би ингээ тэркогоо тавьчихдаг байхгүй юу? Шилэн тэркоо, зузаан тэрконууд дэшээ тавиад тэркогоо сонгоод, өмдөө сонгоод, цамцаа сонгоод гарахад маш гоё тохиромжтой. За энэ болохоор нэг урт хувцсны хэсэг. Ер нь бас нөгөө нэг хувцсны өрөөндөө бодож байгаа бол урт хувцсны хэсгийг илүү ихээр хийж өгөөрэй. Би нэг иймэрхүү байхад хангалттай ах гэж утсан чинь яг үүндээ урт хувцс хүнд бас айгүй их байт юм билэ. Одоо гадуур хувцс цов, тэгээ пелник одоо ингээл пальтогоос палажнаас юпүнээс эхлүүлээл ер нь бас урт хувцс сансныг бодвол маш их байт юм бил шүү. За энэ чинь болохоор би цүхнүүдэд тавиад ингээд дээгүр хувцс цамц те ингээд ер нь бол категорилоод явдаг. Бас нэг хийсэндээ айгүй баярлж явдаг юм маань готлны хэсэг байгаа. Готлонтой болохоор хийхдээ ингээд ийм хоёр игнэ хийж өгсөн байгаа. Тэр энэ доор нь ингээд нэг игнэ байгаа. Тэгээ ард нь бас нэг игнэ. Тэгээд ийм налуу байхгүй юу. Тэгэхээр одоо энэ игнэ гэхэд л ингээд 8 гутал багтаж байгаа. Тэгээ 3 игнэ гэхээр 24 ширхэг гутал зөвхөн энэ жижигхэн орон зайд ингээд багтчихж байгаа байхгүй юу. За тэгээд ийшээгээ болохоор яг ийм юпг шортны хэсэг те. За ингээд дээшээ пижакны хэсэг. За энэ болохоор ингээд зөвхөн гоё юм өндөр өсгөтийнхөө хэсгнүүдийг тавьж өгсөн байгаа. Мөн адил хойноо урдаа ингээд юм 2. Тэгэхээр эн чинь ингээд 1 2 3 4 5 6 7 гэхээр 14 өндөр өсгөт батгах боломжтой. За энэ хэсэг бол миний нүрэ буддаг хэсэг байна. За тэгээ нүрэ буддаг яг энэ мейкапны хэсгийг хаана хийх гэж айгүйх бодсон. 0-той хийчтэй юм гэснээ тэр чинь бас ингээд тусанд орсны дараа ч юм ингээд айгүй чигтэй халуун болчихдээ шүү дээ тий. Тэгэхээр за арай болигээд эсвэл нөгөө нэг яг унтлахны өрөөндөө хийдэм үгээ бодсон чинь би өглөө эрт босоод ажилдаа явах үед гэрлээ асаага нүрэ будахаар нөгөө нөхрийнхөө яг мундж байгаа орон зайд нөлөөлөх гэсэн болохоор нөхрөөс ирэхгүй тул хувцсны өрөөнд дотроо хийчихсэн. Тэгсэн чинь энэ бол бас супер шийдлээс шүү манайхаа хэрвээ та ийм хэсэг бодож байгаа бол хувцсны өрөөндөө ичих юм бол нүрэ будчаад энэ дотроо хувцас сонгоод ер нь бол яг энэ өрөөнд дотроосоо гутлаа сонгоод хувцас сонгоод нүрэ будаад цүнхээ аваад яг бэлэн болоод гарах боломжтой. Тэр ч өрөөлөө очиж юм хийгээд ийшээж очиод ингээд ахгүй ер нь бол энэ нэг дор байснаа айгу таалагдсан. За тэгээд яг энэ хэсэгт болохоор энэ тавиурнууд айгу хэрэгтэй байсан шүү. Яг ингээд хажууд нь ингээд нэг юм кармашик гэх юм уу нэг юм нэг илүү биш. Гэтэ энэ орон зайд нь ингээд гой кармашик шийдээд өгсөн. Энд чинь ингээд будгнуудаа тавиад тэгээд бас яг энэ толны хэмжээ энэ ширээний хэмжээ амар юм богинохон байвал дээр одоо ингээд хит том ширээ хэрэггүй гэсэн. Тэгэхээр ер нь бол хүн чинь нүрийн гой ойроос толондоо харж бодвол гой буддээ шүү дээ тий. Хит хол ахаар харахаа болчдаг. Тэгэхээр би энэ орон зайг ер нь айгу богино болгож өгсөн маа. Тэр одоо би энд ингээд суугаад будлаа гэж бодоход ийм ойрхон байгаа хгүй толон надтай. Тэгэхээр ингээд бодоход айгүй эвтэйхэн гэсэн үг. За тэгээд дараагийн чухал юм нь миний Dyson. За Dyson бол насан туршдаа рекламдана гэлөө. За ер нь бол энэ мейкапны хэсэгтээ доороо бас нөгөө нэг цахилгаан гарах айгүй чухал шүү манайхаа. Тэгэхээр яг би энэчнээс сууж агаад ерөөс усанд ороод орж ирэл үсээ энэчнээ хатаагаал нүрэ будаа гардаг гэсэн үг. За тэгээд мөн энэчнээ бас би юм усны савтаа байдаг. Нүрэ бууж яхад хүний ам ангиух цангадтай шүү дээ. Таад мэдхгүй бол яг туршиж үзээрэй заяа. Нүур будаг хэсэгтээ ус тавьчихаар маш их удаг. За хувцсны өрөөндөө хийсэн бас нэг жижигхэн деталь гэх юм бол иймэрхүү үлгүүр айгүй хийж өгсөн байгаа. Тэгэхээр одоо энэ ч би ингээд альчуураа тавьдаг ч юм уу, эсвэл халаатаа тавьдаг ч юм уу, эсвэл өмсгөөд бодож байгаа хувцаа түр тавьдаг ч юм уу, ийм үлгүүр яг ийм ил харагдах үлгүүр айгүй хэрэгтэй. Тэгээ мөн бас яг энэ ч бас ингээд хоёрыг хийж өгсөн байгаа. Тэгээ энэ яадаг гэхээр би ингээд өмсгөөд бодож байгаа хувцаа энд ингээд тавиад өмдийн тавиад ингээд хослуулж харж агаад яг энэ толондоо өмсөөд яг ингээд лүкэ бүрдүүлэхэд бас айгүй нэмэртэй байдаг.
унтлахны өрөө маань болохоор тусдаа бас ариун цэврийн өрөөтэй тэгээд жижигхэн юм бас агуулгын хувцсны өрөөтэй байгаа. За ариун цэврийн өрөө нь болохоор ийшээ ингээ оронгууд одоо бас арай том нөгөө нэг гэр бүлийн бусад гишүүдийн ариун цэврээр бодвол арай том. Надад нэг таалагддаг юм гэх юм бол энэ бөөдөн байна. Нэг юм жижиг амьдралын хак байхгүй юу? Одоо би бол ингээ айгүйх цагийг ингээ ариун цэврүүнд өнгөрүүлдэг. Ялангуяа ингээ self care хийгээл нүрээ янзлал, биендээ тосторхгээл те, үсээ янзлал, үсэндээ тосторхгээл те. Тэр болгонд яг үндэ ингээ хөл ядардаг байхгүй ингээд. Яг ингээ тол руу ингээ удаан хараа зогсчоор яг хөл ядардаг. Тэгэхээр би яадаг вэ гэхээр сайхан цайгаа тавьж агаад, сайхан тосноос бүх юмаа тавьж агаад суугаад хийдэг байхгүй юу? Тэгэхээр гоё ядардаг. За энэ хэсэг болохоор миний одоо хувийн гоо сайхны орон зай байгаа. Тэгээд энийгээс тусдаа юм төмөр шиг яг тавилга хийлгүүлсэн. Яг энэ орон зайд нь. Тэгээд ер нь бол ингээ онгорхоо байснаар бас би хаана юу байгааг мэддэгдээд ер нь бол бүх бүтээгдэхүүний ингээ гоён тэнцүү жигд ашиглаа явдаг. Тэгэхгүй ингээ хаагаад ч юм уу шургуулганд хийгээ хайчаар надад ийм юм байлуу гэд би бас айгүйх мартаад байдаг гэсэхгүй өмнөх байрнуудаа. За тэгээд энэ ч болохоор одоо миний ингээ нүүрний цэвэрлэгээний хэсэг те. За ингээ багц цэвэрлэгээний хэсэг. За ингээд hair care гэдэг миний одоо үс арчилгаа, body care гэдэг зөвхөн одоо биений тоснууд ч юм уу те иймэрхүү юмнууд байгаа. Яг оос хойд ч юм уу яг ийм байнгын хэрэгэлдэг юмнуудаа жоох ахиухан аваад хадгалчаар айгу амар байдаг. Тэгэхээр одоо ариун цэврийн нойлын цаас байна, шампунь байна, оо байна те тиймэрхүү юмнуудаа энэ доор ингээд хадгалчаар ариун цэврийн өрөөнд ингээд тин юм харагдаад тахгүй ер нь бүгд ингээд энэ дотор байгаа гэж ойлгож байна. За одоо ингээ ариун цэврээс гарч ирэнгүүт энд болохоор манай агуулга байгаа. За энэ жижигхэн агуулга одоо хувцсны өрөөч гэх юм уу да. Тэнцээ бас бид нар юм тавилга хийлгүүлж өгсөн. Тэгээ ер нь бол одоо энэ тарах юм бол юм өвлийн күрчгнүүд бүгдийг энэ чинь ингээ тавьсан байгаа. Тэгээд өвлийн күрчгнүүдэд өмсөхгүй үедээ ингээд энэ болохоор дахиад нөгөө урт хувцсны орон зай дахиад гаргаж өгсөн. Айгүйх байд юм лээ. Тэгэхээр урт хувцснуудаа ингээд ийшээ оруулаад тавьсан. Нэг юм тустай агуулгын өрөө байгаа. За ингээд home tour маань энэ хүрээд өндөрлж जैन. Тэгээ жил гарan хүлээлгэсэн home tour ингээд энэ хүрэж байгаад айгу баяртай байна. Тэгээ ер нь бол ингээд гэр тогтчуулна. Яг ингээд бүрэн дүүрэн тэгээ дуусч яг нөөж орно гэдэг чинь айгу цаг хугацаа орд юм байлээ. Ер нь бол манай зарим хэсгүүд одоо ч дуусаагүй байгаа. Гэхдээ ер нь бол энэ байрандаа ингээд нөөж орсондоо айгу баяртай байгаа. За тэгээ дараагийн влогоор уулзлаа. Түр баяртай манайхаа.